За бүгдээрэнд нь орой минь уучлаарай, сая техникийн алдаа гарлаа. За ингээд яриагаа үргэлжлүүлэе гэж би бодож байна. Энэ шударга ёсны тухай өөрийн санал бодлоо хэлий, та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Ерөөсөө явж энэ дэлхий дээр бол одоо шударга ёс гэдэг юм л гол асуулт шүү. Түүнээс ч одоо юу гэдгийг ардчлалч гин үү, одоо хүний эрх чөлөөч гин үү, юу ч ярьсан хамаагүй. Хамгийн гол юм бол энэ шударга ёс юм байна. Шударга ёс гэдэг дотор бараг бүх юм багтж байгаа шүү. Хэрвээ бид нар бүгдээрээ ядуу байсан бол энэ бас хэн ч одоо маргахгүй асуудал. Энэ бол шударга байна. Яг л бүгдээрээ ядуу. Гэтэл энэ ардчил гинөө, хүний эрх чөлөө гинөө, энэ одоо шударга ёсны энэ 30 жилд нэг хэсэг нь үнэхээр баян болчлоо. Шударга бусаар. Нэг хэсэг дийлэнх олонх нь шударга бусаар одоо ядуу болчлоо. Тэгэхээр эн чинь нөгөө хуваарлалт нь шог байгаа үст. Энэ юу хэлээд байгаа? Энүүгээр бол одоо Монголын нийгэм маань үнэхээр буруу явжээ, буруу замаар явжээ. Энэ ардчил гэж эсвэл хүний эрх чөлөө гэж хашгирснараа улс орон хөгждөггүй юм байна. Ардчилтай боллоо ч юм уу, парламенттай боллоо, альсгүй бол одоо үг хэлэх эрх чөлөөтэй боллоо, хүн болгон компани байгуулах эрхтэй боллоо гэснээрээ бид нар одоо адилхан жигд нийгмийн одоо баялагаас хүртдэггүй юм байна. Энийг ч хүн хийдэг юм байна гэдэг нь одоо эцсийн дүндээ ил тод гарч ирж байгаа. Яг үнэндээ бол ардчил гэж 30 жилд монголчууд үнэхээр буруу замаар будаа тайсан. Тэгээ буруу замаар будаа тайсны гол эзэн нь хэн бэ гэхээр энэ ардчил гэж ярьж явсан тэр хүмүүс маань ардчилдаа тэр хэлж ярьсандаа үнэнч байгаагүйтэй холбоотой юм шүү. Тэд нар маш их алдаа дутагдал гаргасан. Алдаа дутагдaltaгүй хүн гэж хаана байх вэ? Гэхдээ хамгийн гол нь тэд нар ерөөсөө энэ улс орныг энэ шударга сайхан хөгжүүлэх гэж бодоогүй юм байна лээ. Мэдлэг дутуудаа тэгсэн юм уу? Сэтгэл дутуудаа тэгсэн юм уу? Ямар ч лээсэн тэд бол зөвхөн хувийн эрх ашгаал бодсон. Өнөөдөр Монголын зовлон бол хувийн эрх ашгаа бодсон, хулгайч луурчин, ийм эрх баригчтай, ийм удирдагч нартай байсны одоо гай. Манай зовлон бол ерөөсөө энэ л байна. Өнөөдөр бол одоо Монгол 30 жилд хөгжөхөөр боллоо. Харамсалтай нь өнөөдөр бүр эсрэгээрээ хөгжих юм бол хэдхэн хүн хөгжчихдөг, хэдхэн хүн баяжчдаг. Тэгээд дийлэнх нь юм ядуу үлдээд байна л да. Тэгээд би энэ дээр зөвхөн энэ ардчилсан намч биш, тэ энэ одоо ардын нам гэдэг байгаа энэ намч гэсэн буруутай юм шүү. Ерөөсөө манай эрх барьж исэн удирдлагууд буруутай юм шүү. Тэгээд би энэ дээр ганц зүйлийг хэлэхэд энэ 30 жилийн түүхэнд за бараг 22 түүнээс илүүд нь жилд нь Монгол ардын нам төр барьсан байгаа. За 8 жилд нь ардчилсан нам төр барьсан байгаа. 22-ыг харьцах нь 8. Ийм л болсон. Ингээд энэ хоёр одоо улс төрийн намын удирдлагууд өнөөдрийн Монголын энэ нөхцөл байдлыг бий болгосон. За цаашдаа Монголд ямар одоо ирээдүй харагдаж байгаа. Одоо та нар монголчуудаа, миний фэйсбүүкийн найзуудаа ямар ирээдүй харж байна Монголд? Ямар хөгжлийн гарц зам байна? Энэ чигээр ингэ яваад ах юм уу? За би жишээлбэл өнөөдөр яг энэ ардчилсан намын одоо найз нөхдүүдтэй хандаж бас хэлмээр байна. Ардчилсан намынхаа миний одоо хуучин найз нөхөд минь ээ.
Та нар минь юу бодож байна? Монгол улс орныг хөгжүүлэхийн төлөө шинээр одоо ямар зүйл хийж чадах юм бэ та нар? Өөрөө өөрсдийгөө шинчлээд өөрчлөгдөд явж чадах юм уу? Сая 2020 оны сонгуулиар навсаатал ялагдлаа шүү дээ. Парламентын сонгуульд ялагдлаа. За орон нутгийн сонгуульд бас ялагдлаа. Ялагдсан нам чинь одоо хариуцлагаа тооцоод даргаан огцруулад шинээр дарга тавиад шинээр лидер тавиад ингээ явах ёстой биз дээ. Гэтэл тэр лидер чинь хаана байгаа? Парламентын сонгуульд, их хурлын сонгуульд навсаатал ялагдчихад уг нь сөрөг хүчин бол ялах ёстой шүү дээ. Ийм ядуу улс орнд сөрөг хүчин чинь 4 жилийн дараа ялдаг байхгүй юу? Гэтэл бүр эргээд нэг 9 хүнтэй гишүүнтэй арай гэж болоод ингээд тэгээд одоо даргаач тавьж лидерээч гаргаж чадахгүй. За нэгдүгээр танаад лидер алга болчихжээ. Тий. Танаа лидер байсан хүмүүс чинь бүгдээрээ үнэхээр одоо лойдер болоод ямар хүмүүс байсан тарн ард түмэн танигдаад ингээ явчлаа. Шинээр гарч ирэх лидер алга болжээ. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд уг нь би одоо Баттулга ерөнхийлөгчийг арчилсан нам соох юм болов уу гэж бодож байлаа. Ер нь тэгдэг штэ. Гэтэл одоо ингээд зарим нь би нэрээ дэвшүүлнэ гэд ингээд гараад ирж явах жишээтэй. За ингээд одоо цаашдаа яг яах гэж байгаа юм бэ? Ингээд ялагдаад яваад ах юм уу? Би арчилсан намын найз нараас асуумаар байна. Та нар ингээд ялагдаад явах гээд байгаа юм уу? Би өгн энэ арчилсан намд бас сэтгэлтэй тийм байсан хүн шүү. 2000 онд навс ялагдчихад улс төрийн тавцангаас зайлах гэж байхад нь би амь оруулж орж байсан юм шүү. Тэмцэж байсан юм шүү. Тэгэхэд би цэл залуу ямар ч туршлагагүй, ямар ч хар санаагүй улс төр энэ муухай заваа юм, энэ фракц гэдэг юм чинь мэддэгчгүй, ойлгохдогчгүй явж исэн. Би арчилсан намд ороод нэлээд хэдэн жилийн дараа за энд чинь айхтар том фракцнууд байдаг юм байна. Бизнес улс төрийн бүлэглэлүүд байдаг юм байна. Тэгээд эднэр нь бол ерөөсөө ингээд хоорондоо нийлчээд ерөөс эрх ашгаал бодд юм байна. Улс орны эрх ашиг гэж боддггүй юм байна. Энэ намаа аятайхан хөгжүүлээ аваад явъя нам гэж боддггүй юм байна. Намд нь жанжин шугам байдгүй юм байна гэдгийг л би ойлгосон. Ингээд би бас энэ арчилсан намаас гарч үдсэн нэг тусдаа нам байгуулад даанч олигтой яваагүй. Тэгжээт л одоо ингээд бас арчилсан намаа ороод ирээч хөөе бүгдээрээ хүчээ нэгтгэхэд тэгэхээр би бас нэг орсон эргээд сэтгэлтэй юм болохоор нөө эргээд очлоо гэдэг шиг. Би чинь 2000 онд альч намын гишүүн биш байхдаа би ер нь альч намын гишүүн байгаагүй юм шүү дээ. Анхан л арчилсан намын гишүүн 2000 оны 12 сарын 6-нд гишүүнээр орж тэгж одоо арчилсан төлөө арчилсан намын төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж явсан юм аа. Даанч би тэр доторх олон фракцт нь нухуулаад эвлэрч чадахгүй, ойлгох чадахгүй ингээд явцсан юм шүү. Энд бол яг хөө миний бурууч бас байгаа. Тий. Тэгээ одоо энэ өндөрлөгөөс эргээд харахад би зүгээр бас энэ миний алдаа байсан байх гэж би бас бодож байна. Тэр болгонтой дотор нь байлдаа үзэл тэгэл тууштай төвчээртэй байх байсан юм байна да гэж би зүгээр бодож байгаа. Яг уу би арчилсан намаас гарч явсан ч гэсэн энэ бол уруулт биш тий. Энэ бол өөрийн замаар салж явж байгаа асуудал. Би бол урваад арчилсан намынхаа араас нь хутгалаад нөгөө өрсөлдөгчтөө нь гинүү одоо дайсантай нь гинүү нөгөө талтаа нь гинүү нийлж тэгж яваагүй. Өөрийн бороо оохоогоо босгоод ингээд явж ийсэн. Одоо би эргээд арчилсан намынхандаа хэлмээр байна. Энэ Монголын арчил юу болчих вэ? Арчилсан намын хувь заяа яач вэ? Та нар чинь ингээд лидерээч гаргаж чадахгүй, лидерч байхгүй баларцсан.
ингээд одоо юу болоод байна. Хоорондоо хэд хуваагдаад хоёр тамхтай болоод ингэгч гэжтэй. Одоо цөмөрө болио энийг арчилсан намынхан минь ээ. Миний найзуудаа, миний хуучин найзуудаа. Би Монголын арчилсан намаас салж явсан болохоос урууж яваагүй хүн шүү. Тус болж явсан болохоос биш, гин болж явсан хүн биш шүү. Тийм болохоор надад бас арчлынхантайгаа ярих нүүр, ярих сэтгэл байгаа гэж би бодож байгаа. Тийм ч учраас санаа зовж байгаагийн хувьд зөвхөн Монголын арчилсан намч биш, Монголын нийгэм эдийн засаг улс төрийн талаар санаа зовж явдаг улс төрч хүний хувьд би энэ үгийг хэлж байгаа юм шүү. Би арчилсан намыгаа ирэх ерөнхийлөгчийн сонгуульд, за мөн 2024 оны сонгуульд бас ялчгаасаа гэж би бас бодож яваа хүн шүү. Би тэгээ хэлж जैन те. Би тасарч явсан. Энэ бол миний зөрүүд, миний одоо бас өөрийн зан чанартай холбоотой. Би өөрийн гэсэн одоо үзэл бодолтой, өөрийнхөөрөө ийм л хүн. Сайн ч юм надад байна, муу ч юм бас байгаа. Зүгээр эргээд ингээд харах нэ. Үнэхээр одоо арчилсан намч алдаа их гаргаж байна. Би ч бас алдаа их гаргаж байна. Тэг одоо цөмөрөө нийлээд эвсээд гинүү, нэгдээд гинүү хамаагүй те. Арчилсан намын миний найз нараа те. Би арчилсан намдаа эргээд ороход, арчлалын төлөө тэмцэхэд хизээд бэлэн байгаа. Юу н. Энэ янзаараа цаашдаа ингээд жижиг нам явна гэдэг. Энэ хоёр одоо намын хажуугаар гарна гэдэг, зэрэгцэж оршино гэдэг бол хүнд юм байна гэдгийг бас ясмахаараа гинүү, амьдралаараа гинүү одоо бас ойлгочоод сууж байна тий. Үнэндээ тий. Яг уу. Тэгтээ би сайхан сэтгэлээр хэлж байгаа юм шүү. Монголын арчилсан намынхаа миний хуучин найз нар. Би арчилсан намд орж та нартайгаа хамт тэмцэж, дараагийн тэмцэлд, ялалтанд хамт баймаар байна. Арчилсан намын удирдлага, арчилсан намын дарга одоо хэн вэ? Эрдэнэ байна уу те? Эрдэнэ дарга байна уу? Эсвэл нөгөө хэн туаан орлож байгаа юм үгүй л одоо эрдэнэ гэж би одоо ойлгоод байна. Тэгээд эрдэнэ даргад би хэлэхэд эрдэнэ дарга би арчилсан намд ороход бэлэн байна. Та одоо намайг хүлээж авч уулзахгүй юм уу? Миний утсыг мэдэх үү? Над руу залгаад хэлэх үү? Эсвэл би одоо өөрөө заавал очих ёстой юм уу? Ерөн зүгээр одоо хамтраад тэмцээд явмаар байна. Миний энэ хэлээд байгаа юм бол намын төлөө биш юм шүү. Монгол улс орны төлөө, Монголын ард түмний төлөө юм шүү. Эцсийн дүндээ аль нэг нам ялж гарч ижил өөрийн мөрийн хөтөлбөр улс төрийн одоо бодлогоо хэрэгжүүлж түүний үр дүнд улс орон хөгжих ёстой. Тэр зөв хөтөлбөр, зөв бодлого, зөв замыг тэр улс төрийн ялсан нам л гаргана. Тэгэхээр би ялсан намын бас нэг одоо туг нь гишүүн нь баймаар байна. Үүний тулд би бас одоо эрдэнэ даргаасаа мөн одоо арчилсан намын мянган гишүүд намайг дэмжигчид найз нөхдөсөө эрдэнэ даргад хилээчээ гэж хүсэж байна. Би хизээд бэлэн байгаа. Би өөрөө хүсэж байна. Миний энэ хүсэлтийг хүлээж аваад надад нэг цаг гаргаж өгөөд уулзаад арчилсан намынхаа Монголынхоо ирээдүйн төлөө, сайн сайхны төлөө хамтдаа тэмцэе гэж хүсэж байгааг минь хүлээж авч, уламжилж, дэмжиж өгнө үү. Монголын арчилсан намын мянган гишүүдээ арчлыг амьдрал болоосоо
шударга ёс болоосоо жинхнэрээ хэрэгжээсээ биелээсэ гэж бодож байгаа хүн болгон энийг дэмжээсэ гэж би хүсэж байна. Баярлалаа. Сайн сайхнаар эргээд уулзъя.